Баярлалаа. Монгол Ардын нам сонгуульд орохдоо амласан амлалт зүйлүүдийн дотор явж байгаа. Гэтэл нөгөө амлсан юмнаас чи ингээд төсвийн тодтгол дээр бас зөрөөд ороод ирдэг. Нөгөө өглөөний мөрийн хөтөлбөр дотор байсан оюутны 70,200 төгрөг өгнө гэсэн. Одоо ингээд оюутны 70,000-ыг ерөөсөө боловсролын зээлийн санал руу шилжүүлж байгаа учраас хасаа хийцэн байгаа. Энэ бол нийтдээ нэг 11 тэрбум төгрөг юм байна шүү дээ. Тэр оюутны сургуульд унааны мөнгө гэдэг нэг 50% нь хасж байна. 6.2 тэрбум төгрөгийн зардал. Тэгээ хүүхдийн мөнгийг багасгаж байна. Ялгууртаа болгож байна. Татвар нэмэхгүй гэсэн татврын зарим нэмэгдлүүд яваад идэг. Тийм учраас энэ зүйлүүд дээр энэ дахиж энэ нийгмийн хамгаалал руу чиглэсэн, ялангуяа энэ оюутан сурагч ахмад насны руу чиглэсэн энэ зардал танах юмаа өөрчлөх юм боломж байна уу? Одоо энэ орж ирсэн төсөл дотор зарим зүйлүүд нэмэгдсэн юмнууд байна. Энийг нэг өөрчлөх ямар боломж байна? Энэ дээр чинь Ардын намын бүлэг дэмжиж өгөө. Энэ дээр яаж хойдсон сайдын сангийн амныхныг эргэж харж үзээч. Яг хуучин харддаг мөнгө тутахаар зардлаа танжийнгээд ингээ явцдаг энэ юмнуудаа болмоор байна. Хоёр дахь нэг юм нь өглөө бас хариулж ирсэн. Энэ концессийн гэрээ 1.2 их 80 байгаа гэж. Орон нутгийн аймаг нийслэлийн засаг дарга нарын зарим концессийн гэрээг олдохгүй ажлаа хаяа явцсан гэж. Одоо үүнийг нь өшөө авч байгаа юм шиг орон нутгийн бүх энэ концессийн тухай хуулиуд өөрчлөлт оруулад аймгийн иргэдийн хурал засаг дарга нарт байсан концессийн эрхийг бүр байхгүй болгож энэ хуульд өөрчлөлт нийслэлийг үлдээгээд хууль зүйн хувьд ижил статус бүхий байгууллагууд. Гэхдээ энэ бол зөв байх. Тодорхой хэмжээний лимит тогтоож үлдээе. Энэ бол энэ тал дээр энэ хуультай бас зарим өөрчлөлтийг хийгээч. Тэгээ энэ концесс ер нь энэ концессийн хуультай холбоотой юм а эргэж хараад энэ концессийн гэрээнүүдийг нэг шалгаач. Бид мөнгө өгөхгүй ш заримаас нь мөнгө авахар байгаа ш. Тийм учраас энэ тэр 70 тэрбум төгрөгийн концесс энэ жил олох одоо энэ төсвийн төтгөлөөр олгож байгаа тэр Хилэнгийн аймагтай холбоотой 70 тэрбум юм а бүр болиулаад харин тэрийг тэр нийгмийн хамгааллын юм руу хийгээ явах юм боломжууд байна уу? Энэ зүйлүүдийг тодруулах хэрэгтэй байна. Гурав дахь нэг зүйл бол энэ шүүгчдийн цалингийн асуудал хэрэгдэт байгаа. Тодорхой хэмжээ бууруулах нь зөв. Гэхдээ үндсэн цалингийг битгий бууруулаа. Одоо 2.9-өөс 3.7-гийн хооронд авч байгаа. 5 жил тутам энэ хүмүүсийн цалин 5 жилээс цааших 6-7 дахь жилүүдэд нь 2% нэмэгдэл яваад байгаа. Энэ нэмэгдлийн 5% асч байгаа. Ингэх юм бол энэ нийт шүүгчдийн 50-аас 60% залуу голцсон хүмүүс байгаа юм байна. Нэмэгдлийн асах юм бол эндээс бас багагүй хэмжээний зүйл хасагдана. Хамгийн гол зүйл бол энэ 2.1-ээс 2.7-оос 3.1 гэдэг энэ тоондоо биш тэр нэмэгдэл нь 5-аас 6 сая доллар төгрөг болчиход байгаа юм. Энэ шүүгчдийн зардалтай холбоотой нэг зүйл энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллага 150 хүнтэй энэ байгууллагыг одоо болиулаач. Энийг нэг 10 хүнтэй 20 хүнтэй өмнө нь бүр 5 хүнтэй ч хийж ирсэн. Энэ байгууллагуудын зардлыг танаад энэ цалин орлого багасгах энэ юмнууд дээр бас эргэж сайн харах юм боломжууд байна уу? Энэ өсөлт эрчнүүдийг дэмжих хүсэл байна. Энэ 70,000 болоод энэ оюутны 70,000 болоо энэ хүүхдийн мөнгө багасгасан энэ унааны зардал багасгах байгаа юмнууд дээр би хувьдаа дэмжихгүй шүү гэдгээ бас. Чойжсрын сайд хариулъя. За арднаас гишүүнээ энэ засгийн газар зөвхөн төсөл оруулж ирдэг. Төсвийг бодлох бүрийн архин улсын их хурлд хадгалагддаг. Одоо төсвийн байнгын орон дээр төсвийг бодлох ажлын хэсэг гарах бах уу? Та тэр үед бас саналаа хэлж болно. Ер нь гэхдээ сангийн яам мөнгө байгаад өгчих бололцоотой мөнгийг хөөхтөөс харамлаад байхгүй. Санхүүжүүлэх бололцоогүй байна шүү дээ. Энэ 16 оныг чинь давахын тулд дутагч байгаа их усүр нь 4.4 их 80 төгрөг ойролцоогоор 2 тэрбум долларын зээл тавьж зөвхөн энэ 16 оны чинь давах юм л бололцоо байгаа учраас зарим нэг зүйлийг одоо танахаас ундаа харахгүй. Нөгөө монголчууд ярьдаг да нэг хүнжлийнхээ хэрэг хүлээж ээж амдэрч сурахгүй болвол 5 төгрөгийн орлоготой 6 төгрөгийн зарлагтай ингэж явсаар байгаад энэ нөхцөл байдал үүсээ та бүхэн мэдж байгаа.
Энэ шин засгийн газар байгуулагдаад төсвүүдээр бол нэг бодлого барихаар шийдсэн. Энэ бол Монгол улс нэгдсэн нэг төсөвтэй болох энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол энэ замбраагүй байсны зарцуулчнуудаа ийм нөхцөл байдалд хүргээд иржээ. Хуучин та бүхэн мэдж байгаа улсын нэгдсэн төсөв Монгол банкн дээр үн тогтворжуулах хөтөлбөр гэдэг төсөвтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг байсан. Хөгжлийн банк төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдоггүй байсан. Дээрээс нь нэмээд аж үйлдвэрийн яам 21 аймаг нийслэл дөрөвтөд нийлээд 23 газар концессийн гэрээг сангийн яамны зөвшөөрлгүй саналгүйгээр байгуулад явж тусдаа байгуулад явчихар чинь ийм санхүүгийн сахилга бод алдагдсанаас шалтгаалаад ийм хүндрэлтэй байдал үүссэн байхгүй юу. Тэгэхээр энэ хүнээр хэлэх юм бол өвчин туссан. Энэ өвчнийг хэр зэрэг хурдан эрт ангааж эхлэнэ үү? Төдий чинээ сайн. Тэгэхгүй бол идэх болцоогүй нөхцөл байдал руу орох магадлал өндөр болцсон учраас аргагүй архинд засгийн газраас энэ төсвийн таналтуудыг хийсэн гэдгийг хэлье. За энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг болиул гэж энэ засгийн газрын харьяа байгууллагууд биш улсын хурлын харьяа байгууллагууд бас байгаа. Ер нь нийтдээ энэ төсвийн шинжилэл реформ зарлагын эдийн засгийн бүтцийг өөрчлөх тал дээр бол Монголын 3 сая иргэн түүний дотор байгаа бүх улс төрийн нам, төрийн албан байгууллагууд бүх шатндаа нэг консенсус, нэг ойлголтоор явж аж бид нар энэ ухамсарт нөлөөлж энэ өөрчлөлтийг хийхгүй болвол энэ санхүүгийн сахилгатгүй байдал маань ер нь ерөнхийдөө маш онцгой нөхцөл байдалд аваад ирчихсэн байна. Эннээс цаашаа сулруулах болцоо байхгүй гэдгийг та бас зөв ойлгоосаа гэж хүсэж байна. Сумын озрог гişүн асуултаа тавь. За гişүүд энэ өдрийн